одоо аппликейшн веб хөгжүүлэлийг сурыг гэд явж байгаа хүн эндээс ямар нэг бас шин санаа олж авах. Дараа нь ингээд за өөрөө ингээд сурчлаа гэж бодоход бус хүмүүст ийм байд юмаа гэж зөвлөгөө өгөх хүртэл боломжтой болчихж байгаа байхгүй. Магадгүй нэг хүн ингээд би өөрөө сураад ингээд за арай чадахгүй байна гэд орхиж болно те. Гэтэл миний дүү байж болно, миний дараа нь ингээд хүүхэд байж болно те. Хүүхдийнхаа хүртэл ирээдүйд сурах чиглэлийг олоод харж, аав ээж нь хүртэл олоод харж болохоор байхгүй. Ер нь AI технологи гэж юу юм бэ? Ер нь код софтвер гэж юу юм? Яагаад ингээд дэлхийд даяар одоо бүгд AI гэж яриад байгаа? Яагаад энэ компаниуд заавал энэ технологиг нутагшуулах гад тэгээд энэ дэлхийн хамгийн одоо өндөр үнэлгээтэй хамгийн том компаниуд яагаад технологийн компаниуд болчихв? Тийм тий. Ер нь Монгол улс зөвхөн уул уурхаагаараа цаашаа хөгжих юм уу? Эсвэл технологи гэдэг салбар давхар бас хамт хөгжиж болох юм уу? Гэт ингээд янз бүрийн олон асуултууд байна тий. Энэ асуултуудаа бас хариулт авах боломж хүртэл ингээд энэ сургалтаар дамжуулаад орж ирж болж байгаа юм тий. За сайн байна уу? Намайг Баяр сайхан гэдэг. Би Pinecone Academy-ийн 2022 оны насан туршидтэй ангийн төгсөгч байна. За би дөнгөж саяхан Монголд ирээд байж байна. Сая Их Британи улсын Лондон хотод ажиллаж амьдарч байгаад хамгийн сүүлд олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Moody's агентлагийн дата технологийн чиглэлийн бизнест бүтээгдэхүүний зөвлөх дэд захирлын албан тушаалд ажиллаж байгаад ирсэн. За тэгээд дөнгөж ирээд Монголдо цаашдаа технологийн чиглэлээр бас ажиллах зорилготойгоор ирээд байж байна. За миний хувьд бол софтвер инженерийн мэргэжилгүй. Өмнө нь бол Монгол Улсын их сургуулийг олон улсын харилцаа эдийн засгийн мэргэжлэр бакалавра төгссөн. За тэгээд төгсөөд бол 8 жил орчим оюутлогоо компанид 3 хэлцтэй 3 өөр чиглэлээр ойролцоо чиглэлээр ажиллаж исэн. За тэр маань болохоор хвчлэн голцоо Rio Tinto болон олон улсын стандартыг нутагшуулах, за ISO стандартыг хэрэгжүүлэх, олон улсын менежментийг ер нь оюутлогод нэвтрүүлэх чиглэлийн тим ажлууд хийжсэн. Compliance, эрсдлийн удирдлага, дотоод аудиттай холбоотой мөн орон нутгийн харилцаа гэх мэт иймэрхүү чиглэлүүдээр ер нь бол 8 орчим жил ажилласан байсан. Яг яагаад ингээд софтвер инженер болон IT инженерлээр явах болчихоо гэмэд. Ер нь бол яг би 10 жилдээ математик болон англи хэлний хичээлд аягүй сонирхолтой байсан. За тэгээд бас тодорхой ингээд тэмцээн оролдоонд оролцоод амжилт гаргаж ирсэн. Олимпиадад бол нэлээд олон удаа тэгээд нэгдүгээр ангиас ахлал ер нь орж явсан. Тэгээд ерөөхдөө өөрийгөө бол нэг тийм лог сэтгэлгээ сайтай гэж боддог. Бага насндаа бол Дархан хотод өссөн. За 10 настай байхдаа Улаанбаатар хот ирээд математикийн гүнзгийр сургалттай эхлээд сургуулийг бол төгссөн. Тэгээд тэр хувцастай бол ерөөхдөө яг математик чиглэлээр дуртай байсан. Тий. Яг их сургуульд орохдоо бол яг тэрийгэ жоохон хойшинтай илүү олон улсын харилцаа гэдэг мандлахаар ингээд хүнтэй харилцах, communication skill сайжруулахтай дипломат харилцаа гэж юу вэ гэдэг тиймэрхүү чиглэлүүдийн скиллүүдээ илүү хөгжүүлээд тийм ур чадвар олж авсан гэж боддог. За тэгээд дараа нь ингээ оюутлогоо компани ажил дээр гараад 8 орчим жил ажиллаад явж ирсэн. Яг ингээд технологи, софтвер гэдэг юмлоо хизээ орох болоо ингээд хамгийн сүүлийн хийжсэн ажил дээр яг Rio Tinto-гийн Сингапур дахь офис руу үе явах ажилтай тэнд манай багийнхан байдаг гэсэн. Тэгээд нийлээд хэдэн удаа яваад Сингапур залуучуудаа ингээ ярилцчих явцдаа ер нь технологи гэдэг салбарын талаар бас нэлээд тийм ойлголтууд авсан. Тэг яг тийм гэхээр яг тэнд ингээд ажиллаж байгаа залуучууд ер нь таад ингээд ирээдүйд яг юу хийж байна. Би бас өөрөө ингээд ирээдүйд юу хийхээ бас мэдэхгүй ингээд ярилт бодоо явчихсан байхгүй. За цаашаа ер нь юу хийх вэ гэдэг. Тэгээд тэр залуучуудтай ингээд ярилцаа явуулсан чинь Сингапур залуучууд бол за нэг 2-3 залуу ингээд яг өөрсдийнхөө төлөвлөгөөг ингээд надад бол яг нарийн ярьж өгсөн дэлгэрэнгүй. Тэгээд тэр хэд юу гэж бодож байсан бэхээр тэр
одоо яг Сингапурт байгаа хамгийн best хамгийн одоо шилдэг ажил олгогч компани юу байна гэнгүүт дандаа технологийн компаниуд байгаа байхгүй. Netflix, Facebook, одоо бол Meta тэгээ Google, Amazon гэдэг энэ компаниуд би аль нэгэнд нь орж ажиллах сонирхолтой. Би бол өөрийгөө орж чадна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд магадгүй ямар нэг чиглэлээр сураад тэр компаниуд орж ажиллана гэдэг тийм төлөвлөгөөтэй байна гэж ярьж байсан байхгүй. Тийм. Тэнгүүд би болохоор ингээд яг юу хийх юм зааж ингээд үргэлжлүүлээд мэдээж уул уурхай салбар бол Монголд бол хамгийн одоо сайн шилдэг бэст ажил олгогч байна те. Эндээ үргэлжлүүлээд ажиллах уу? Эсвэл өөр юм шинэ юм сонирхоод явах уу гэдэг тийм төмөрхөө бодол яг ингээд хувь хүнийхээ зүгээс төрсэн байсан. Тийм. Тэгээд тэд байгаас ингээд залуучуудтай ярилцаад яг ингээд надад нэг тийм санаа ингээд төгсөн байхгүй яг ингээд миний толгой дотор бас гэрлсэн. Ер нь би яагаад бас төгөллийн чиг ингээд тим компанид ороод ажиллаж болохгүй гэдэг тийм бодол анх төрчихсөн. Тийм. Тэгээд яг бодол нь яг төрсөн ч гэсэн яг ингээ хаанаас эхлэхээ бас яг мэдэхгүй гацчихдээ юм лээ. Тийм. Тэгээд ингээд за ер нь тийм чиглэлээр би ер нь чадах болов юу хийх бол ингээ бодоо явж исэн чинь анх одоо Pinecone Academy үүсгэн байгуулагч Шагаа Захирлийн одоо болохоор Томьёогийн үүсгэн байгуулагч Баяр сайхан гэх бах те. Баяр сайхан гэдэг яг надтай адилхан нэртэй. Тэгээ Баяр сайхан ахын Шагаа Захиралтай хийжсэн ярилцлагыг олж үзээд за тэгэхэд яг ингээд энэ зам чи ер нь надад болж магадгүй юм байна гэдэг тийм бас ингээд одоо яг нэг тодорхой зам гараад харагдаад ирсэн байхгүй. Pinecone Academy тухайн үед бол Nest Academy гэж явжсэн. За энд ороо сураад үзт юм уу? Шагаа Захиралтаас ярилцаад үзт юм уу гэдэг тийм бодлоо төрж ирээд тэгсэн яг ажиллаа гэдээ явжсэн чинь тийм туршилтын хөтөлбөр зарлалаа гэд зарлагдсан байсан. За тэр нь болохоор 1 сарын хугацаанд насан туршидад яг над шиг ингээд яг ажиллаа хийгээд явж байгаа хүмүүс ажлынхаа хажуугаар ингээд богино цагаар сураад явах тийм хөтөлбөр зарлагдсан. Тэгээд тэрэнд би ер нь өөрийгөө нэг сориод үзье. Ер нь чадах юм уу чадахгүй юм уу? Яг ингээд тухайн үед хүн эргэлзээд байхаар хүн ер нь эргэлзэх тусмаа л ер нь дараа нь ингээд харамсах шалтгаан болд юм билээ. Тэгэхээр эргэлзээд байгаа бол ер нь ямар нэг байдлаар тэр эргэлзээгээ тайлах тийм алхам хийцэн хамгийн амар байдаг. Чадахгүй бол чи чадахгүй гэдэг нэг талтай гарчин. Чадна гэх юм бол чи чадна гэдэг нэг талтай гарчиж байгаа байхгүй. Тэгэхээр эргэлзээд яваад тах тусам хүн ингээд хугацаа алдах тусмаа ингээд улам нөгөө эргэлзээнд хүндрээд ингээд мантаад бүр ингээд тэ би юу буруу яваад байна зүг ингээл ингээд эргэлзээд байт юм лээ. Тэгэхээр би яг тухайн үед тэр сургалтын заарыг хараад за ингээд ер нь оролдоод үзье. Үнэхээр очиод ингээд надад зохгүй надаас хол хөндөй байх юм бол би тэрийг заавал хийх гээд авах шаардлагагүй орхоод үргэлжлүүлээд тэр нөгөө карьераа те одоо нэгэнт гоё карьертай хэмжээний карьераараа үргэлжлүүлээд ажиллачаа гэдэг тийм талдаа гарчи. Үгүй бол ингээ өөрөө сонирхлоод байгаа IT те софтвер инженер гэдэг чиглэл рүү яваад үзье гэдэг яг тэр эргэлзээгээ тайлах бүч дээр ирээд тэгээ сургалтанд суугаад эхний 1 сартаа бол би шууд шийдвэрт гарах хэмжээний одоо ингээд бүх мэдээлэл олж аваад өөртөө итгэлээ олж аваад за үргэлжлүүлээ сурья гэдэг шийдвэрээ гаргаж ирсэн. Яг ингээд анх хичээлд ороод хичээл дээр ярилцаад хичээл дээр багштайгаа ярилцаад эхний өдөр ингээд явхад код бичих гэхээсээ илүү надад тийм алгоритм хичээлүүд орж ирсэн. Тэгсэн чинь нөгөө алгоритмын хичээлүүд чинь ингээд буцаад ингээд магадлал загтлал тэгээ алгоритм гэдээ яриад байнгут миний нөгөө 10 жилдээ сонирхолтойсон математикийн зоос ингээд ойлголтоо зарим нэг давхцаад тэгээ нөгөө бодлого бодоод эхэлж байгаа байхгүй. Тэгээ би чинь нөгөө бодлого боддог гэсэн. Тэгээд ингээд бодлого бодоод эхэлжсэн чинь яг нь тэр нөгөө код бичихтэй жоохон хол мөртлөө яг тэр софтвер инженерийн скиллийн үндсэн ур чадвар нь ерөөхдөө проблем solving буюу асуудал шийдэх чадвар хамгийн чухал байсан байна. Тэгээд нөгөө алгоритм гэдэг хичээлээ үзээ явж байхдаа миний нөгөө хуучин юмнууд одоо сэргээд гэх юм уу те эхэлж байгаа байхгүй. Тэгээ бодлогоо бодоо ингээд явж байсан чинь ингээд айгуу сонирхолтой санагдаад тэгээ багийнхантайгаа ярилцаад хүүхдүүдтэй ингээд те хам сурч байгаа залуучуудтайгаа ярилцаад ингээд асуудлуудыг шийдвэрлээд бодлогуудыг бодоод эхлэнгүүт бас ингээд хүний тарих ажиллаад шинэ асуудлуудыг арай өөрөөр хараад ингээд тарих юу нэгээд онгоогоод нүдний өвдөд задраад эхэлж байгаа юм шиг санагдсан тий. Ерөөдөө яг нэг хийж байгаа ажилдаа баригдаад жоохон
унтарсан байсан тархины зарим хийдсүүд баг ажиллаад эхэлж байгаа юм шиг тийм мэдрэмж төрчихсөн. За тэгээд нэг сарын туршилтын хөтөлбөрөд дуусаад яг үндсэн хөтөлбөрлөгөө ороод эхлэнгүүд би үндсэн ажилласаа гарах шийдвэр гараад ажлаа хүлээлгэж өгөөд за яг ингээд 100% одоо код софтвер инженерийн хичээлүүдэд анхаарад сураад эхэлсэн. За тэгээд яг ингээд сураад эхэлж байгаад бас нэг айгүй таалагдчихсан юм нь яг түрүүн хэлсэнтэй би нэг технологи одоо дуртай хүн байсан. Тэгэнгүүт яг ингээд Pinecone Academy дээр, Nest Academy дээр бас нэг таалагдсан юм болохоор яг ингээд сүүлийн үеийн компьютерууд авчраад тавьсан. Тэгээд одоо сурах орчин нөхцөлийг бас айгүй гоё бүрдүүлээд өгсөн байсан ер нь бол. Тэгэнгүүт би яг нэг хичээл хийгээ явж байхдаа тэр бас хүн нөгөө орчин нөхцөл бол яг хүнд хэрэгтэй чухал байт юм лээ. Тэгээ яг ингээд сүүлийн үеийн iMac компьютерууд авчраад тавьсан те. Тэнгүүд ингээл одоо тэр чинь ингээл ерөөхдөө яг хүнд ингээд сургая гэдэг ингээд зорилготой байна гэдэг тэрнээсээ эхлээд харагдаж байгаа байхгүй тий. Зүгээр ингээд халтарны газар бол зүгээр ингээл одоо хаан чи за яг жоо муухагаар хэлчлээ тий. Гэхдээ ингээл компьютер хэрэглэх түүнүүд нь ингээл гацдаг хуучин юм тавьсан байлаа гэж бодоход би тэрэн дээр ингээд сурах гэж байгаа хүн нөгөө програмаа ингээд ажилуулад байжсэн чинь тэр нь удаад тэгээ компайл хийх гэж амар удаа гацдаг байх юм бол би тэр оронд чинь ингээд амар их цаг алдах байхгүй юу. Тэгээд би чинь ингээд бас насан туршийн ангид орсон ерөөхдөө надад цаг хугацаа бол айгүй үнэтэй. Тий, цаг хугацаа хамгийн үнэтэй байхгүй. Тэнгүүд би тэр сурж байгаа цаг хугацаагаа аль болох үр бүтээлтэй ашиглахыг зорж байгаа. Гэтэл миний ашиглаж байгаа хэрэглэх түүнүүд ингээд гацдаг, ажилддаг, нэг унтраа таг болчдөг тийм байх юм бол би надад тэр ингээд би мөнгө төлөө сурч хахад хайрын цаг хугацаа санагдана те. Гэтэл би ингээд Nest дээр ирээд бас ингээд сүүлийн компьютерууд авчраад тавьсан байгааг нь хүртэл хараад за энэ хүмүүс ингээд цаг хугацааг надад ингээд хамгийн үр бүтээлтэй ашиглах талаас нь ямар ч гэсэн орчин нөхцөлийн бүрдүүлээд өгсөн байна. Тэнгүүд дараа нь багш нартайгаа уулзаад манай анги бол жишээ нь 2 багштай үндсэн мастер багш тэгээд туслах багш гэж байсан. Тэгээд ингээд багш нартайгаа ярилцаад багш нарынхаа зааж байгаа юм хэлж байгаа зүйл те ингээд ярьж байгаа туршлага тэгээ ингээд би ингээд бодлого боддоод ингээд гаццсан үед ингээд надад хэлж байгаа солиушныг тайлбарлаж өгч байгаа зүйл ингээд бүх юм ажиглахад айгүй сайн туршлагатай багш нар байсан байхгүй. Яг тэр проблемыг тоолоод үзсэн тухайн асуудлыг ингээд яаж зөв байдлаар зүгээр ингээд хариултын шууд өгөхгүйгээр бодуулаад солиушныг ингээд надаар өөрөөр нь гаргуулах тэр ингээд алхмаар ингээд бага багаар тайлбарж өгөөд багш нарын бас ур чадвар бол надад аягүй шууд нөлөөлсөн тий. Тэгээд туршилтын үеэр ч гэсэн яг тэр багш нар маань байсан. Тэгээ үндсэн хөтөлбөрүүд яг тэр хоёр багш маань аваа явсан. Тэгээ багш нарынхаа ур чадвар маш сайн байсан учраас надад ингээд сурах процесс тэр нөгөө цаг хугацааг тий үр бүтээлтэй ашиглах яг тэр ингээд зорилгот маань нийцсэн тийм сургалтын процесс болсон. Тэгээд сурж байгаа явцдаа би бол цаг хугацааг бол маш нэлээд сайн үр дүнтэй ашигласан гэж боддог тийм. Ер нь бол өдөр болгон айгүй сонирхолтой өнгөрдөг байсан тийм. Би бол ер нь сургууль дээр ирэх айгүй дуртай байсан. Ягаад тэгэхээр ирэх болгондоо ерөөхдөө дандаа шинэ юм сурдаг. Эсвэл ямар нэг байдлаар өөрийнхөө өвний хувьд тийм хөгжиж байгаа мэдрэмж авдаг байсан. Тэгээд бас хамгийн эрэх дуртайс шалтгаан маань ер нь манай ангийнхан байсан. Манай ангийнхан айгүй зарим нь бол ингээл надаас ахмад хүмүүс хүртэл байсан. Тэгээ надаас нилээ идэв ингээд хүмүүс хүртэл байсан. Тэнгүүд ингээд насны хүмүүс цуглдсан. Яг бүгдээр насанд өргөч. Гэхдээ ингээд бүгд ингээд амьдралын өөр төвшөнд байсан байхгүй. Тэгээд ингээд бидэд хамт ингээд сураа явж хат. Зөвхөн сурахаас гадна ингээд амьдралын бас юм одоо найз нөхд гэх юм уу тийм болж байгаа. Одоо ингээд өөрөөс ахмад хүмүүсээс би ингээд амьдралын зөвлөгөө авч болж байгаа байхгүй. Өөртөө ингээд дүү хүмүүстэй ингээд тэр хүмүүсийн юу бодож байна? Манай доодгийнхэн юу юу бодож байна? Залуучууд юу яаж сэтгэж байна? Тэр тиймэрхүү юмнууд ингээд айгүй гоё байдаг гэсэн. Тэгэл би ингээд өглөө хичээлд ирэх айгүй дуртай. Өглөө тэгээд эхний хэдэн цаг бол яг ингээд багш нартайгаа хичээлээ хийгээл бодлогуудаа бодол дасглаа хийгээл төсөл хийж байгаа төсөл дээр ажиллаад явцдаг тий. Дараа нь тэгээд өдөөс хойш болгоод би яг Pinecone Academy дотоод төслүүд дээр бас ажиллаж исэн. Тухайд тэгээд ангиасаа
ангийнхаа хэдэн хүүхдүүдтэй хамтраад тэр төслүүд дээр ингээд ажилладаг байсан. Тэгээд ингээд өглөөнөөс орой болтол ингээд ер нь бол код мэдээж бичнэ. Тэрнийхээ хажуугараас ингээд айгуу гоё мэдээлэлөө солилцоод шинэ юм сурсан бол ингээд оройн манай чинь бас ингээд айгуу тэрэндээ дуртай учраас оройн гэртээ хараад дахиад өөр юм шинэ юм судаа тий эсвэл ингээд анги дээр сурсан юм хэрэгжүүлж үзэж мүзэд ирсэн байгаа байхгүй. Би болохоор яг гэртээ нөгөө хүүхдтэй учраас бас ингээд арай яг тэгж ингээд 100% үдээс биш орой гэртээ харьцаа байна ингээд яг тэгж чадахгүй байгаа байхгүй. Тэнгүүд манай хэд тэгэнгөө сурчингуудаа маргаас нь ирээд тэрийг ингээд бид хэд ингээд одоо харамгүй ингээд те бусад ангийнхандаа ингээд яриад өгч байгаа байхгүй. Наадах чи би ингэж хийсэн чинь ингээд болчт юм билээ шүү. Ингээд эсвэл ингээд арай өөрөөр ингээд хийчт юм билээ шүү гэд. Тэгээ нөгөө тэр чинь болохоор ингээд орой сонирхлоороо хийгээд сурчиж байгаа тэрийг ингээд ирээд яриад өгчдөг гэсэн. Тэнгүүт нь өнөөрөө тийм үү гэд би ингээд давхар бар ингээд 2 3 дахин хурдан сураад байгаа байхгүй. Өөрөө ганцаархан нохох юм бол би тэр чинь ингээд орой гэртээ очиод хийж чадахгүй шүү дээ. Ингээд орой чинь очиод хүүхдтэйгээ тоглоно. Өшөө ингээд гэр бүлийн хийх юмуд байна те. Ар гэрийн асуудлууд байна. Тийм байдаг. Тэнгүүд залуу хүүхдүүд ингээд гэртээ очиод туршаад хийгээд үтцсэн. Тэрийг ингээд мараас нь хичээл дээр очиод надаа яриад өгчтэй заагаад өгчтэй гэсэн байхгүй. Тэгвэл би чинь баг багшаасаа сурч байгаа, ангийнхнаас сурч байгаа, өөрөө сурч байгаа ингээд 3 газрын ингээд те 3 зэрэг сураад амар хурдан сурч байгаа байхгүй. Тийм. Тэнгүүд над тэр нь одоо дараа нь ер нь бол тэг би ингээд ер нь өөрийгөө ингээд харахад харьцангуй маш хурдан ингээд агцсан дэвчсэн гэж боддог байхгүй. Ингээд уламжлалт за бусад хүмүүстэй харьцуулахад гэх юм уу те зарим нэг хүмүүстэй харьцуулахад ингээд аюу хурдан одоо өөрийнхөө хүсэжсэн үр дүндээ хүрсэн. Тэгвэл яг тэр үр дүнд хүрэхэд надад тийм нөхцөл орчин байсан учраас хүрч чадсан гэж боддог ер нь. За би ингээд гатгшаа ингээд ажиллаад үзчихлээ. Ингээд одоо бодоход ер нь улс орны хөгжил юун дээр тогтож явд юм бэ гэд бодонгууд за Монголд бол ингээд уул уурхай баялаг гэдээ яриад байдаг. Гэтэл яг ингээд хөгжсөн улсад юм уу барууны оронд бол хамгийн том үнэтэй баялаг нь хүн байгаа байхгүй. Хүн ер нь бол хүн байдаг. Хүн дээр суурлаад тэр хүмүүсийн нэгдлэлийн бий болгосон тэр корпорац компаниуд тэр технологи ноу хау мэдлэг бол хамгийн үнцэнтэй баялаг нь байд юм билээ. Ер нь бол тий. Тэнгүүд яг тэрний суур хаанаас эхэлж байгаа юм хүнээс эхэлж байгаа байхгүй. Хүн ер нь хүний боловсрал мэдлэг чадвар хамгийн чухал нь болчиход байгаа. Тэнгүүд хүний боловсрал мэдлэгийг дотроо энэ технологийн мэдлэг чадвар бол хамгийн өндөр үнэлэмжтэй байна. Хамгийн өндөр үнэлэмжтэй байна. Тэгээд дээр нь хамгийн их одоо үржигдэх чадвар өндөртэй гэх юм уу? Одоо өрсөлдөх чадвар гэж ярьдаг. Тэг хамгийн өрсөлдөх чадвар сайтай бизнесүүд хамгийн өрсөлдөх чадвар сайтай хүмүүс технологийн болон технологитой холбоотой ямар нэг ур чадвар за мэдээж бас хувь хүн хоорондын communication skill гэх мэт бусад чадрууд яригдана. Технологийн бас ур чадвар бол ялчгүй хамгийн үнцэнтэй ур чадваруудын нэг нь үе юм байлаа. Тэрийг бол бас олж харсан. Тэгэхээр Монгол улс гэх юм уу те ингээд бид нар одоо нийтээрээ ер нь Монгол улс ингээд олон асуудал байна. Олон энэ асуудлыг шийдъя гэж харж байгаа бол хүнээ хөгжүүлэх, хүнийхээ ур чадварыг сайжруулах, хүндээ хөрөнгө оруулах, тэгээ хүнээ хайрлах нь хамгийн одоо бидний одоо эхлэгцэг юм шиг надад санагдаад байгаа. Тэ ер нь хүүхдүүдтэй хайрлах те хүүхдүүдэд бүр багаас нь энд бол зөвхөн энэ Pinecone Academy-аар ингээд технологийн ур чадвар олж авах гэхээс илүү бүр ингээд багаасаа цэцэрлэгээс эхлээд ер нь хүүхдүүдэд бид нэр ирээдүйд ямар хүн болох юм бэ гэд цэцэрлэг, дунд сургууль, ахлах сургууль, тэгээд их сургууль ингээд за тэгээд сурсны дараа хүн ер нь хизээч сурч дуустдаг. Сурсны дараа нь дахиад бусад мэргэжлэр ингээ мэргэжлийн сертификатууд авч болно. Эсвэл өөрөө ингээ янз бүрийн сургалтуудад суугаад явж болно. Албан байгууллагаараа дамжуулаад сургалтуудад хамрагдаад явж иж болно. Ер нь сурах процесс хизээч дуусахгүй. Тэгэнгүүт энэ бүх сурах процессыг ингээд хараад хүнээ хөгжүүлээд явхад ер нь хүндээ хөрөнгө оруулалт хийх бол хамгийн одоо хүнд хөрөнгө оруулалт хийх өөрийнхөө боловсрол мэдлэг ур чадварт хөрөнгө оруулалт хийх бол хамгийн үнцэнтэй хөрөнгө оруулалт байд юм билээ ер нь бол. Тэгэхээр би бол ингээд Pinecone Academy сурснараа тухайн үед мэдээж ингээд сургалтын төлбөр гээл төлөөл орж ирж байгаа. Тэгэхэд
тэр зурвалтын төлбөр бол одоо ингээд яг мэргэжлэрээ би бол нэг 3 жил орчим яг Англид очиод бол нэг 3 жил гарам ажиллаад ирчихэж байгаа. Тэнгүүд тэр сургалтын төлбөр бол зүгээр одоо тэндээс олж авсан мэдлэг уур чадвар за тэгээ мэдээж ингээд санхүүгийн одоо надад ирсэн бенефитүүд байгаа шүү дээ. Тэдний хажууд бол зүгээр айгүй жижиг юм байна. Тийм тэгэл цаашаа ингээд миний карьер, миний амьдралын одоо хийх гэж байгаа дараагийн хийх гэж байгаа зүйлүүдэд одоо маш одоо суурийг сайн тавьж өгсөн үнцэнтэй хөрөнгө оруулалт мөртлөө айгүй багахан мэдээж хамгийн миний хувьд бол хамгийн их оруулсан хөрөнгө оруулалт нь цаг хугацаа байсан. Дараа нь санхүүгийн хөрөнгө оруулалт байсан. Тэнгүүд надад ирж байгаа үнцийн тэр хөрөнгө оруулалт үнцийн талаас бол маш одоо их өгөөжтэй тийм сургалт байсан гэж бодож байгаа. Тий. Тэгээ яг үн шиг том зургаараа харах юм бол над дээр нэг хүн дээр ингээ ирж байна те. Бид нар нийтээрээ бүгдээрээ ингээд хүндээ хөрөнгө оруулалт хийдэг. Бүх төвшөндөө ингээд сургалтын чанар сайжраад бүгдээрээ ингээд олон улсад эрэлттэй байгаа тэр уур чадваруудыг бид нар бүгдээрээ ингээд хүүхд залуучуудаа суулгаад яваадах юм бол явандаа тэгээд бүхэл байгууллагад тий бүхэл улсын төрийн хаанч одоо энэ үн чадвартай мэрэгчлээ уур чадвартай залуучууд угаасаа хэрэгтэй байгаа. Дутагдaltaй байгаа бах тий. Ер нь бүгд ингээд сайн чадвартай байх юм бол энэ хүмүүс чинь угаасаа нийгмээ хөгжүүлээд бүгдээрээ дараа ингээд шат дахиад явах тэр боломжийг бүрдүүлэх юм байлаа. Тий. Тэгэхээр бид нар бол хүндээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Өөртөө бас хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болж байна. Төгсөөд за би бол яг төгсгөөс өмнө Pinecon сурч байхдаа бас давхар ажиллаад эхэлсэн байсан. Тийм тэгээд эхлээд Pinecon Academy-ийн толгой компани одоо Америкт байгаа те тэр компанийн Монголд болон Америкт төслүүд дээр ажиллаад эхэлсэн. Тийм тэгээ яг миний хувьд бол ажиллахаасаа илүү бас давхар ингээд тэр чинь надад аюу ингээд сураад явж исэн тийм процесс байхгүй. Тэгээд ингээд хамт ингээд багш нартайгаа хүртэл нийлээд төслүүд дээр нь ороод ингээд төслүүдийн тодорхой хэсгүүд дээр нь даалгавар аваад ингээд ажиллаад явчихсан. Тэнгүүд тэр хоорондоо ингээд маш их зүйлийг бас сураад давхар ингээд сурч исэн юм ажил дээр ингээд баталгаажуулаад байгаа байхгүй. Ялангуяа тэр нөгөө Америкийн төсөл дээр бол ингээд яг ингээд гадны Америк компани төслийг аваад хийж исэн. Тэнгүүд би яг тэр нөгөө Америк компани стандартаар ингээд ажиллаж байгаа тэр туршлагыг ингээд сураад хийж байгаа зүйлээ танилцуулаад тэндээс ингээд таскуудаа аваад те ингээд хийгээ явчихсан. Тэнгүүд төгсөөд тэгээ яг бас тэр төслүүд дээр өргөжлүүлж ажиллаж агаад яг тухайн үед болохоор манай эхнэр Англид сургуульд ус тэнцээд магистрт сурна гэд хариу нэрээд шийдвэр нь гараад тэнгүүд шагаа захиралтаас ярьжсэн. Ер нь цаашаа яасан зүгээр бол ярьж хатал ер нь яг ярилцаж үзээд тэгээд ингээ бас ингээд өөрийнхөө дотны найзууд юм уу бас гадаад дотоод амьдарч байгаа найзуудтайгаа ярилцаад Англид бас яг миний ойрын үеэл бас тэнд ингээд софтвер инженер, senior software engineer гэдэг олон улсын одоо бас нэлээд том технологийн компанид ингээд ажиллаж исэн. Тэгээд тэр ингээд үеэлтэйгээ ярилцаад за ер нь Англид очиод хүрээд ирээ. Угаасаа энд ингээд технологийн чиглэлээр ажиллаж байгаа инженерийн дутагдaltaй байгаа. Чи хүрээд ир чамд угаасаа ажил олголтно. Тэгээд чи энд ажиллаад ингээд туршлага наанаас урсан туршлага ингээд олоостэй Англид очиод чи ажиллаад үз. Тэгээд чамд угаасаа үнцэнтэй туршлага болно гэд хэлж исэн. Тэгээд төгсөөд нэг удаагүй би чинь төгсөлтийн яг сертификатаа нэг 5 плюс 6 сард авч ирсэн санагч. Тэгээд тэр оныхоо 22 оныхоо 9 сард нь англи руу гэр бүлээрээ нүүжсэн. Би яг явахаас өмнө ингээд бас ингээд нэлээд их ингээд олон хүнтэй ярилцаа судалгаа хийгээд тэгээ өөрийгөө ер нь бэлдээд эхэлсэн байсан. Ерөөдөө тэр оныхоо хавар нь шийдвэрээ гаргачихж байгаа. Тэгээд ингээд өөрийгөө бэлдээд ер нь ажлын ярилцлага тэнд очиод ер нь юу болох вэ гээл тэ. Тэгээд ингээд өөрийнхөө хийж байгаа ажлаа ингээд илүү сайн хийх гээд хичээгээд бас ингээд илүү сайн тэмдэглээд би яг ийм таскуудыг ингэж хийсэн. Ингээд жишээ магадгүй нэг дараа нь ажлын ярилцлаганд над яг жишээ болж ирэх бах асуудах бах гэж бодоод ингээд бас ингээд тэмдэглээд хийж байгаа ажлуудаа ингээд сайн ингээд бүртгээд тэ би ийм таскуудыг ингэж хийсэн гээд тэмдэглэл хийгээ явж исэн.
За тэгээд яг тэр жилээ 9 сард нь очиод за яг 9 сарын сүүлээр очиод 10 сард нь яг төхөнж эхэлж байгаа байхгүй. Тэгээд очингуудаа би ажилд аплайдал яг софтвер инженер гэдэг ажилд ер нь аплайдж эхэлсэн. Шууд би яг энэ чиглэлээр ажиллана гэж шийдвэр гаргацсан байсан. Тэгээд тухайн одоо за тэнд байгаа ингээд ажлын заруудыг харж агаад надад ер нь тохирноо би ер нь орно гэдэг. Тэгээд ихэнх ажлууд бол яг mid level буюу нэг 3 жил ажилласан туршлагатай гэдэг тийм шаардлага тавигдсан байсан. Тэнгүүд би тэрнээс бол ерөөсөө айхангүй би бол ер нь яг ингээд ажлын шаардлага хийх ажлуудыг харангуут яг миний чаддаг юм байна. Тэнгүүд яг нөгөө чаддаг яг сурцсан юмнууд байгаа байхгүй яг ингээд Pine Connect-ем дээр хийжсэн дараа нь тэр нөгөө төслүүдээр хийжсэн чадваруудын талаар яг асуусан. Яг миний эзэмшсэн тэр хэл одоо тий JavaScript, TypeScript гэдэг ч юм уу. Тэгээд дараа нь яг миний хийжсэн нэг арга барилууд test driven development гэдэг ч юм уу тий арга барилууд тэгээ яг миний ашиглаж байсан бас технологиуд Next.js, React өөр юу гэдэг тийм мобайл аппликейшн дээр бас React Native гэдэг юм уу те яг ингээд хийжсэн юмнуудыг одоо зарлын шаардлагууд дээр тавьсан тийм ажлын зарууд айгүй их байсан зөндөөс. Тэгээд би яг ингээд тохирч байгаа ажлууд руу бүгдэнд нь аплайдаал явж байхад нэг 2 сарын дотор ер нь ажиллаа болцсон шүү. 2 сарын дотор ажиллаа болоод яг тэр ажилд орох процесс шалгалт юм нь бол надад бол шинэлэг байсан. Гэхдээ яг нөгөө миний бас бэлтжижсэн, яг миний хийжсэн. Тэгээд энд Монголд байхдаа шагаа захирлаасаас асууж исэн, ингээд яг ярьжсэн те манай багш нарын бас ярьжсэн юмнууд бас бүгд ерөөхдөө. Тэгээд нэг 4-5 үе шаттай ярилцлаганд орж ирсэн. Ороод тэгээд тэрэн дээр бол ерөөхдөө бол яг технологийн чиглэлээр ажиллаж шалгалт өгч байгаа, бэлтэж байгаа хүмүүс бол ер нь мэдж байгаа те техникийн уур чадварын шалгалтууд байгаа. Тэгээд одоо соёлын нийцлийн шалгалтууд байгаа. Тэгээ өөрчилсөн бас багийнхаа менежертэй ч юм уу те. Ингээд нэг 4-5 шатны ер нь ярилцлагууд явдаг юм л. Тэгээ яг миний яг бэлтжижсэн ярилцлагын тэр чиглэлүүдээр л ер нь асуултууд нь ирж ирсэн. Тэгээ би яг нөгөө эргээд яг энд хийжсэн ажлууд маань байсан. Одоо бэлэн жишээнүүд маань байсан байхгүй. Тэнгүүд яг ярилцлагын явцад альва ямар нэг асуултанд хариулахад би яг ингэ жишээ татаад өөрийнхөө яг хийсэн юмнаас ингэ жишээ татаад ярьчихж байгаа байхгүй. Тэнгүүд угаасаа энэ хүн угаасаа чадах юм байна, мэдх юм байна гэл. Тэгээд очиод 2 сарын дотор бол тэгээд хоёр газараас санал аваад тэгээд илүү гоё сонгоод ажилд орчихсон. Тэгээд тэр эхний орсон ажил маань болохоор Англида нэг 500 гаруй ажилтнтай, тэрнээс нэг 200 гаруй инженертэй яг софтвер, яг технологи софтверийн хөгжүүлэлт чиглэлийн компаниас даатгалын систем хөгжүүлдэг. Бараг анги 40-50 гаруй жилийн түүхтэй. Тэгээд ерөөхдөө зах зээлд ийм байр суурь олцсон. Тэгээд яг инженерүүдтэй хийж байгаа ажил нь яг миний хийж орсон ажил болохоор тухайн компани маань технологийн жоохон хуучирсан. 20 жилийн өмнө жоохон хуучин технологиуд дээр бүх нөгөө юмудаа те даатгалын системүүдээ хийцэн тэрийг шинжлэх зорилготой яг ийм шинж баг бүрдүүлээд шинэ орчин үеийн технологид сурцсан тийм инженерүүд хайжсан. Тэгээд яг би тэр багийнх нь гишүүдийнх нь анхны гишүүдийнх нь нэг нь болоод орсон. Тэгээд дараа нь миний араас баг нэг 10-аад хүн ороод тэр хүмүүс нь тэгээ би баг нөгөө эхэлж орсон учраас баг тэр хүмүүсийнхаа сүүлд нь баг нэг ментор нь болсон явж байсан. Сүүлд орсон хүмүүсийнхаа тэгээд 10 хүнтэй баг бүртгүүлээд ерөөхдөө нэг жил гаруй хугацаанд хуучирсан технологийн хуучин технологи дээр хөгжүүлсэн зүйлсийн бүгдийг ингээд шинэ технологиор хөрвүүлэх 2 үе шаттай, 3 үе шаттай төслийн эхний 2 үе шатыг дуусгаад. Тэгээд тэр ажлаа дуусчаад дараа нь болохоор Moody's гэдэг Moody's-ийг бол Монголд зарим хүмүүс бас мэдэх байх олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог. За Монгол улсыг бол хамгийн сүүл би нэг үнэлэхтэй болгож ахиулсан байсан тий. Тэр маань болохоор ер нь бол Монгол улсын тэр нэг санхүүгийн салбар тий зээлжих зэрэглэл сайжирснараа тэр олон улсын бонд босгож байгаа санхүүгийн зах зээл дээрээс арай бага хүүтэй зээл авах. Тэгээд хөрөнгө оруулагчдын итгэлийг бол сайжруулахад бол бас нөлөөтэй тийм
тийм зүйлийг одоо хийдэг компани тий. Тэр компани Лондон хот дахь салбарын одоо дата аналитик чиглэлийн хөгжүүлэлт одоо програм софтвер хийдэг. Тэгээд тэрийг олон улсын дахиад банк санхүүгийн корпорацууд тэгээ үндэстэн дамсан корпорацуудад тэгээ одоо зардаг гэх юм уу. Тэгээ тийм нэгжид нь ороод тэгээд хийж исэн ажил маань болохоор софтвер инженерээс арай жоохон өөрчлөгдөөд яагаад тэгэхээр нөгөө миний яг нөгөө өмнө хийж исэн оюутлогод Rio Tinto-д хийж исэн ажилдаа бас жоохон уялдаадсан байхгүй. Яагаад тэгэхээр Moody's маань өөрөө яг эрсдлийн үнэлгээ ер нь бол тэр нөгөө B1 B2 гэж ч юм уу те энийг гээд үнэлээд байгаа тэр үнэлгээ чи ер нь эрсдлийн үнэлгээ байхгүй юу. Тэнгүүд яг тэр эрсдлийн үнэлгээ хийдэг team софтвер хийдэг компаниас. Тэнгүүд би болохоор яг нөгөө тэр софтверыг ингээд Rio Tinto-д яг ашиглаж исэн тэр чиглэлийн софтверуудыг ашиглаж исэн хэрэглэгч талдаа тэгээд тэр төрлийн туршлагатай нэлээд олон жилийн туршлагатай тэнгүүд дээр нь софтвер инженер болсон. Тэнгүүд ингээ тэр хоёр ингээд өмнөх ажиллаж исэн туршлагаа ингээд ашиглаад тэгээ софтвер инженер гэдгийг нийлүүлээд тэнгүүтээ би нэлээд тийм сениор төвшин ажилд шууд орчих боломжтой болсон байсан юм. Тийм. Өмнө зүгээр өмнөх тэр нэг даатгалын системийн компанид болохоор би яг софтвер инженер гэж явж байгаа. Тэнгүүтээ Moody's болохоор senior төвшөнд очиод assistant director тэнгүүтээ product consultant гэдэг team албанд шалгаж боломж бүрдсэн байсан. Тэгээ надад бас ингээд айгүй тийм гоё юу ингээд бод тохиол гэх юм уу те яг team ингээд ажил зүгээр ингээ хараа явжсэн чинь LinkedIn-ээс баг надаас санал болоод чамд энэ ажил тохирох байх гэд notification ирсэн байхгүй. Тэгэл apply-даал ороод дахиад бас олон улсын Moody's болохоор яг Америк компани Нью-Йоркт төвтэй одоо дэлхийн 3 том зээлж зэрэглэл тогтоогч S&P, Moody's, тэгээ Fitch Ratings гэдэг 3 компани байгаа. Тэрний 2 дахь том нь гэж боддог. Тэгээ тийм компани ажилд орох ярилцлага процесс бас нэг 6 шат явж ирсэн санагч. Тэгээд нэлээд урт ингээд ярилцаад процесс нь бол нэг 2 сар орчим болж ирсэн. Тий. Тэгээд тэр ингээд шалгуур тэнцээд тэгээд өмнөх бүх туршлагаа софтвер инженер гэдэг туршлагатайгаа нийлүүлээд яг нэг сонирхолтой юм нь яг тэр ажил маань болохоор нэг 50% нь одоо клиентуудтай харьцах тий communication-ийн ингээд ажлууд байсан. Үлдсэн 50% нь код бичих ажилласан байхгүй. Тэр ажиллаж байгаа тэр софтвер эрсдлийн үнэлгээнд ашигладаг програмуудаа ингээд код ашиглаад илүү advanced төвшөнд ашиглах тийм ажил байсан гэх юм уу. 50% тийм кодны ажилласан. Тэнгүүд би тэр ажил нь болохоор Python хэл дээр байсан байхгүй бас. Тэгсэн чинь би болохоор яг миний хийжсэн өмнө эзэмсэн одоо хэл болохоор JavaScript, TypeScript тэгээд нөгөө даатгалын компаниудаас Java нэлийн ашиглах шаардлагатай тийм хэл сурцсан. Тэнгүүд би Python дээр ингээд яг ажлын анх шаардлагыг уншичаад би Python гингүүт нь мэдэхгүй мэн гэж бодсон. Угаасаа ер нь ашиглаж үзээг байсан. Тэгэнгүүтээ бусад юм ядаа яг таараадсан гот нь за би ер нь тэгвэл Python сурчийгээд тэгээд нөгөө аппликейшн явуулсан хойноо аппликейшн дээр болохоор яг Python дээр ингээд би ийм ингээд хийж бусад хэл дээр ийм хийж исэн гэдэг ингээд бичээд явуулчихж байгаа. Тэнгүүтээ бас Python ингээд ерөөдөө явуулахаас өмнө дор нь ингээд тэг үндсэн ойлголтуудыг сураад ингээд газ нэг хитэн одоо төсөл ингээд өөрөө хуваараа ингээд хийгээд үзчихэж байгаа байхгүй жижиг ингээд аппликейшнд хийж үзээд ажиллаулаад тэгээд ингээд одоо аппликейшнаа явуулчаад тэнгүүтээ тэр орондоо хүлээж авах орондоо дахиад ингээд өөрөө бүр нарийн сураад тэгээд айгүй хурдан сурчаа. Тэгээд Python ч өөрөө бас ингээд айгүй сурахад айгүй амар гэх юм уу тийм хэл. Тэнгүүд ингээд өмнө сурсан хэлээ ингээд хөрвүүлээд Python сурчиж байгаа байхгүй. Тэгээд би ингээд яг ингээд эцсийн Moody's-д ингээд одоо техникийн ур чадварын шалгалт өгөх хооронд нэг сар гарам хүлээх хоорондоо одоо бодлого бодоод чаленжуудыг давах хэмжээнд ингээд Python-ыг шууд эзэмшсэн тийм болт төвшөнд очиж байгаа байхгүй. Тэгээ яг тэгэхээр өмнө нөгөө бусад хэл дээр сурсан одоо зүйлсээ шууд ингээд хөрвүүлэх боломжтой. Ер нь бол тийм байдаг л. Нэг хэл ингээд сайн сураад, нэгээс хоёр хэл ингээд сайн сураад эзэмшээд бүх үндсэн асуудлуудаа ойлгочих юм бол дараа нь тэрийг бусад хэл рүү бас ингээд хөрвүүлэх боломжтой байдаг. Тэгээд тэр нөгөө техникийн ур чадрын шалгалт бодлогоодыг бас даваад тэгээд Moody's компанид ороод ажлын санал аваад
ер нь бол айгүй гоё санал аваад тэгээд Лондон руу нүгэд гэр бүлээрээс дахиад нэмжсэн. Өмнө нь болохоор Манчестер хотод амьдардаг гэсэн жил гараад амьдарсан. Ажилд ороод за Англид очиод ингээд ажилд орчиж байгаа тэгэнгүүт нэг анзаарчихсан одоо зүйл нь гэх юм бол энийг бас тэгтээ Монголд байгаа шагаа захирал ер нь жишээ татаж ярьдаг байсан л да. Яг инженерийн асуудал шийдвэрлэх бол одоо байгууллагын түвшинд компани түвшинд очиод ирэхээр нэг хүний асуудал биш нийтийн асуудал болоод эхэлдэг. Тэнгүүд инженерүүд ингээд санал солилцох хоорондоо ярилцах шаардлага бол айгүй их гардаг. Хүмүүс ингэж боддог байхгүй юу? Одоо софтвер инженер гэх ингээд ганцаараа л ингээл код хичээл ингээл урагшаа компьютерээр хараад суугаад байдаг өдөр шөнөгүй ингээл баг ажлын 5 өдөр ингээд байнга сууж явах юм гэж бодоод идэв юм шиг. Тэнгүүд яг бодит дээр гараад ирэнгүүт мэдээж суух үе гарна. Яг ингээд фокуслаад суух үе гарна. Тэгтээ хүний нөгөө mental capacity гэж байна хүн өдөр бүтэн ингээд 8 цаг ингээд компьютераар босгоо сууж чадахгүй шүү дээ. Бас ингээд дунд нь ингээд завсарлаа авч таарна, амарч таарна. Тэнгүүд бас яг ингээд байгалийн түвшний том асуудлууд дээр ороод ирэнгүүт хүмүүстэй харилцах шаардлага айгүй их гардаг. Бусад инженерүүдтэй, бусад ахлах инженерүүд, сеньор инженерүүд тэгээд архитект гаргаж байгаа бүр олон жилийн туршлагатай, бүр ингээд олон 10 20 жил код бичсэн одоо тэр технологи чиглэлээр нь бүр амар мэргэжлийн болсон хүмүүстэй ойлголцох, тэр хүмүүсээс асуух, communication хийхтэй тийм шаардлага айгүй гардаг юм л тэгэхээр мэдээж бол яг анх сурж явах үед бол ингээд чи ингээд кодын ур чадвараа хөгжүүлэх шаардлага бол нэгдүгээрт эхний нэг 2-3 жил бол тийм байж таарна. Угаасаа тэгж тодорхой түвшинд хүртлээ чи тэгэх шаардлагатай. Яванда дундаж мэд түвшинд очиод дараа нь синьор ахлах түвшинд очиод ингээд ахаад явъя үргэлжлүүлээд бүр одоо архитектийн түвшинд, систем архитектийн түвшинд очиод систем дизайн хийдэг мэргэжилтэн болоод эргээд бүр ингээд цаашаа ингээд одоо үнэлэмжээ сайжруулаад ахлах түвшинд очиод явъя гэвэл технологийн хэлийг сурах хэрэгтэй. Тэр нь одоо технологийн альва нэг проблем, альва нэг асуудлыг ингээд хүнд ингээд зөвөр илэрхийлээд одоо тайлбарлаад ойлголцоод хүнтэй ингээд ярилцаад тэгээд ингээд шийдэл гаргасан шийдлээ буцаад хэрэгжүүлээд явах тийм ур чадвар маш чухал юм байна тий. Тэгэхээр би яг ингээд дөнгөж эхэлж байгаа залуучууд бол яг эхний үедээ тий ур чадвараа эзэмш. Ингээд хамт сурж байгаа хүмүүстэйгээ ярилцсан. Явандаа хэрвээ чи ур чадвараа ингээд сурыг ярилцъя магадгүй ингээд олон улсын түвшинд Google, Amazon, Facebook дорой. За үгүй бол заавал тийм short дүмэхэд одоо бүхэл салбар тий. Ялангуяа банк санхүүгийн салбар ч юм уу финтек гэж яригдаад байгаа тий. За тэгээд би бол тэр салбарт ажиллаж байсан болохоор мэдээд байна. Яг банкнуудад гэдэг ч юм уу санхүүгийн корпорац компаниудад бол бас технологийн хэрэгцээ шаардлага, технологийн мэргэжтнүүдийн хэрэгцээ шаардлага бол маш өндөр байна. Яг тэр технологийн цэвэр технологийн компанид орж чадахгүй байлаа ч гэсэн дараа ингээ өөр салбаруудад угаасаа технологийн мэргэжилт одоо энэ AI хөгжөөд явж байгаа үед хүний ингээд одоо бүтээмж амар нэмэгдэж байгаа байхгүй AI ч өөрөө ингээд хүний бүтээмжийг айгүй их болгох тэр одоо түүл хэрэгслэн болчиход байгаа байхгүй би бол тэгэж хараад байгаа. Тийм байгаа нөхцөлд хүн одоо тэр өөрийнхөө хүсэж байгаа төвшөнд хүрэхэд бусдаагаа харилцах communication skills сурах бол дараа нь бол зайлшгүй чамд ингээд тулгарч эхэлнэ. Ер нь бол. Тэгээд англи хэл мэдээж англиар тэр технологийн одоо хэлийг нь бас англи хэл тэгээд технологийн хэл гэж хэлэх юм уу те. Тэр хоёрыг ер нь бол эзэмших шаардлага яваа юм да угаасаа чамд тулгарч байна те. Тэгээд Монголдоо байсан ч гэсэн чи Монголдоо ингээд амжилттай инженер болоод те. Монголд бас харьцангуй технологийн чиглэлээр бас үнэлэмжийн сүүлийн үед бол би сайжирч байгаа гэж харж байгаа. Яванд улам сайжрах. Яагаад тэгэхээр угаасаа Монгол компаниуд технологитой хөрөнгө оруулалт хийх ёстой. Технологи хөгжүүлж байгаа инженерүүдтэй тэр салбарт ажиллаж байгаа хүмүүс ер нь бүх ажилтнаа ер нь технологи чиглэлээр чадахжуулах шаардлагатай. Тэгжээж бидний өрсөлдөх чадвар сайжирна, бүтээмж нэмэгдэнэ. Тэгэхгүй хэрвээ хөрөнгө оруулалт хийхгүй бол бид нар гацаад тэгэл
ер нь нэг төвшөнд очиод хацж штэ. Тэгээд тэр олон улсад гадаад AI тэр технологи машин learning гэж гэдэг юм те. Ингээл софтвер инженерийн бүх төлөвүүдийг бүгдийн тултал нь ингээд бүх компаниуд нь ашиглаад ирэхэр чинь тэд нар чинь бидрийг угаасаа хол хаяад авчихсан штэ. Тэгэхээр тэр төвшнөөс бид нар хоцрохгүй тэгээд тэр байгууллагатай мөр зэрэгцээж ажиллая, тэд нартай хамтрая. Тэгээд магадгүй тэр олон улсын зах зээлээс ингээд мөнгө оруулж ирээ, Монголтой авчрая гэж бодож байгаа бол тэр хэлийг оддог, тэд нартай харилцаж чаддаг, тэдний технологи юмыг мэддэг, тийм залууч Монгол залуучууд хэрэгтэй. Эргээд угаасаа бид нар гадаадаас гадны мэрэгчлэлтнийг авчираад мөнгөний төлөөд авчрая, Америк инженер, Англи инженер, магадгүй энэ техникээс ч гэсэн инженер авчираад ажиллал ихэд бас зардал амар өндөртэй. Тэгээд biz тэр чинь ингээ гадагшаага мөнгө доллараар ингээл урсгаж штэ. Бид нарт тийш явуулж гэтэл тодорхой хэмжээнд бид нар нэгэнт мөнгө зарж байгаа бол бид нар Монгол инженерүүдтэй дотоод даавд үлдээ. Би ингээд компани захирал байлаа гэхэд би ингээд хөрөнгө оруулъя. Би Монгол инженертэй хөрөнгө оруулаад тэр хүнийг ингээд тууштай Монголд авч ажиллуулад байлгах чивэл тэр хүний чинь ингээд тэр хүн чинь Монголдоо л амьдрын Монголдоо буцаагаал тэр мөнгө төрөө хэрэглээл те амьдрын штэ. Тэгэнгүүт Монгол инженерүүдтэй Монгол хүмүүстэй хөрөнгө оруулаад Монголдоо ингээд тэр мөнгөө байлгах чивэл эргээд тэр чинь буцаагаад нөгөө зах зээлийн хавуулаар Монгол дотроо эргэлдээд манай эдийн засгтаа хүртэл хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нэгэнд бид нар технологи гэдэг зүйлээс ер нь одоо эрэлт буцалтгүйгээр л ер нь бүхэл салбарт орох нь тодорхой ер нь бол гэж бодож байгаа. Тэгэхээр тийм учраас тэр зэглэл рүү хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Яг софтвер инженерийн чиглэлээр сурыг гэж бодож байгаа залуучууд те эсвэл миний үеийнхэн ч ажил те мэрэгчлээс болъё гэж бодож байгаа хүмүүс байгаа бол ер нь дөрөв аль тусаа ирсэн байж магадгүй эргэлзэх тусмал ер нь цаг хугацаа алдна. Тэгээд ер нь аль нэг талдаа гарцсан нь ер нь амар байдаг. Шийдвэр гаргаад хийгээд үзсэн амар байдаг. Магадгүй ер нь чамд ингээд хин нэгэнд ингээд танд те чамд ингээд эргэлзэж байна гэдэг чинь чи тэрийг эсвэл та тэрийг ингээд өөрөө хийж үзмээр санагдаад байна. Ямар нэг одоо таны дотор тэр бодол байна гэдэг чинь өөрөө л ямар нэг зүйл шалтгаан байж таарна гэсэн үг тийм. Тэнгүүт тэр шалтгаан байгаа бол тэр эргэлзээ байгаа бол тэрийг ингээд аль нэг талд нь гаргаад шийдвэр гаргацсан нь одоо дараа өөрт буруу шийдвэр байлаа гэж бодоход за би буруу байсан юм байна гэдэг талдаа гарчлаа гэж бодоход эргээд нөгөө өмнө хийжсэн юмараа явлаа гэж бодоход тэрэндээ ингээд илүү тууштай дахиад илүү амжилт гаргах түлхсэн болж өгнө. Хэрвээ зөв шийдвэр гарлаа гэж бодоход за миний хувьд бол жишээ нь би өөрөө зөв шийдвэр гаргасан гэж боддог. Тэнгүү зөв шийдвэр гарлаа гэж бодоход нэгэн шийдвэр гаргацсан юм чинь бас дахиад тууштай сэтгэл зүрх гаргаад сэтгэлийн одоо физикал шийдвэр бол сэтгэлийн хатаар давна гэд манай хүн ингээ хэлээд яриад байна шүү дээ. Тэгэнгүүт шийдвэр гаргацсан хүн ингээд тэрнийхээ төлөө явхад ингээд айдасгүйгээр зөрөгтэй явах боломж нь бүрчиж байгаа юм. Тэнгүү ингээд эргэлзээл байгаадахаар ингээд хүн ямар нэг хийж байгаа зүйлдээ хүртэл бүрэн хүчин шатлаад айцлж чаддгүй юм л. Ер нь бол тэгж санагдсан. Одоо хийж байгаа зүйл дээрээ ч гэсэн ингээд те яг ингээд одоо хийж байгаа зүйл дээрээ бодоод би ер нь энийг хийх ёстой болов. Би ер нь анханасаа мэрэгчлээ буруу сонгоцсон юм шиг байгаа гэл эргэлзээ яваад иж магадгүй байхгүй. Тэнгүүд софтвер инженерийг яагаад сонирхсан ер нь би яагаад сонирхсан те тэр талаараа бодож үзээд үнэхээр чамд ингээд зохиноо би энийг хийж чадах байхаа гэдэг бодол байгаа бол оролдоод үзчих. Яг ингээд оролдоо үзчих явцдаас ингээд ер нь хүн ялгараад ирд юм билээ те. Өөрийгөө ингээд таниад эхэлт юм билээ бас. Би ер нь чадах юм байна. Эсвэл би чинь за энэ угаасаа надад зохгүй гэж магадгүй шүү дээ. Ер нь зарим бүхэн угаасаа софтвер инженер хийж чадахгүй. Тэнгүүд тэр талтаа ингээд нэг талтаа гарчих واخхой. Тэгээд нэг талд нь гарцсан бол тэрнийхээ төлөө тууштай яваад эхлэнгүүд илүү хурдан амжилтанд хүрэх гэж бодож тий. Тэгэхээр зоригтой шийдвэр гараад үз. Оролдоод үзээрэй л гэж би бол хүмүүс хэрвээ эргэлж байгаа хүмүүс бол тэр хүмүүст хэлмээр байна. Тэгээд шийдвэр гаргаад яваад хүрэх одоо хаа хүрэх нь бол таны сонголт. Хаа хүрэх нь бол танаас шалтгаална. Ямар ч төвшөнд хүрж болно. Би бол өөрийгөө бол нэг хамгийн шилдэг суперн болцсон гэж хэлэхгүй. Надад угаас дахиад сурах чадвар, эзэмшээгүй чадвар байгаа. Тэгэхэд би ингээ анх сураад явж байхдаа ер нь яг энэ чиглэлээр хаана Монгол
Монгол хүн гэхээр надад илүү арай ойрхон тусан шүү дээ. Би бол тэнд байгаа Google-ийн захирал жишээ нь энтгэх хүн байна. Тэнгүүд би тэр хүний туулсан замыг мэдэхгүй байхгүй Монголд. Энтгэх тэр хүн ямар сургууль төгсөөд ямар 10 жил төгсөө ямар их сургууль төгсөөд ямар ажил хийж аваад тэнд очиод тийм том захирал болсон юм. Надад бол тэр түүх надад айгүй хол байхгүй. Тэнгүүд би Монголоос тэр ингээд технологийн компаниуд очиод ажиллаж байгаа хүмүүсийн би ингээд түүх подкастуудыг сонсоод ярилцлагуудыг ингээд уншаад үзээд явж хат тэр хүмүүс ингээд яг л Монголд одоо GTEMS гэдэг тухайн үед GTEMS гэдэг технологийн чиглэлээр хамгийн сайн сургууль байсан юм байна. За тэгвэл тийм зөвсөд Монголтоо ингээд ажиллаж байгаад тэгэнгүүтээ тэр туршлагаа ашиглаад Америкт очиод, Англид очиод, гадагшаа очиод одоо амжилттай яваад инженер хийгээд, ахлах инженер хийгээд принципал ч юм уу ингээд бүр нэг том албан тушаалд очиод баг удирдах ажиллаад амжилттай яваад байгаа байхгүй. Тэнгүүд тэр хүмүүс чинь ингээд ерөөхдөө түүхийн сонсоход айгүй ойрхон сонсож байгаа байхгүй. Монголд ингээд ийм 10 жил төгссөн. Тэр 10 жилийг төгссөн. Тэр их сургуулийг төгссөн. Тэгээ одоо магадгүй миний түүх зарим нэг хүнд айгүй ойрхон сонсож магадгүй. Би ингээд шал өөр мэргэжлэр явж байгаад софтвер инженерийн кодыг сураад тэнгуүтээ би ингээд гадагш очиод өөрөөхөө би яг тийш очиж ажиллана гэдэг юм анханасаа л ер нь жоохон бодсон байсан. Тэгээд тэр бодож исэн төвшөндөө бол ерөөхдөө очиод ажиллаад үзчихлээ. Нэлээд туршлага хөрвүүлчихлаа. Бас тэнд яаж ажил явагдгийг бол ойлгочихлоо гэж бодож байгаа. Тэгээд буцаж ирээд яг Монголд ажиллаж байгаа Монголд тэр туршлагаас магадгүй өөрөөхөө жоохон сурсан туршлагаас хэрэгжүүлж болох газар байл тэр газарт нь очиод сургая туршлага хуваалцъя хэрэгжүүлье гэдэг тийм бодол бас төрсөн. Тэгээд тэрийг бас хийнэ гэж бодож байгаа. Яг одоо бол яг юу хийхээр бол арай шийдэж амжааг байгаа. Гэхдээ бас ойрын хугацаанд бол нэг хэсэгтэй доктортой Монголдо байна гэж бодож байгаа. Мэдээж бас өөр бус шалтгаанууд байгаа. Тэгээд ер нь бол цаашдаа за хаашаа гадагшаа явж ажиллаж болно, эсвэл Монголдо ч ажиллаж болно. Ямар ч чиглэлээр ажилласан байна. Технологиос бол технологийн мэдлэгтэй чадвартай байхад бол бас нэг тодорхой үнцийн хүнийхээ хувьд бол тодорхой үнцийн болж чадна гэж байна. Яг түрүүс нөгөө хил гэдэг технологийн хил гэдэг зүйлийг бол ойлгож байгаа байхгүй наазах нь. Тэгээд Монгол технологийн компаниуд одоо бас цаашаа стартапууд технологи том компаниуд ч гэсэн ингээл гадагшаа гарч ажиллая, хөгжүүлэе гэдэг зүйлийг бол айгүйх ярьж байгаа. Тэгээд тэгж гарахад бол ялгаагүй яг тэр хүмүүсийн тэр стандартыг хэрэгжүүлэх ёстой юм байна. Наадхан тэ аюулгүй байдлын стандарт кибер аюулгүй байдал, cyber security энтрэ гэж асуудал нь яригдчих гэлэн олон улсын тэр сервис үйлчилгээнүүд хэлээр яг тэр хэлүүдээр л ярьж эхэлнэ. Тэгэхээр тэр хэлийг бол ойлгоцсон мэргэжилтэн бол үнцэнтэй байна.